Зэвсэн тэр хэдүүлээ гүнгийн хөвөл дахин дурсан алуурчин гих хөдөрхөн дараагийн бартаар уулзч байна. Тийм мэдээж бичлэг хэлгээс өмнө лайк болон subscribe дараагаа байтгийн мартаараа өөр нэг зүйлийг хэлгээд манга цэг юм байна. Зөрөгт ном цэг.com зөрөгт ном цэг net гэсэн холоос өдрөөр ороод хөссөн зөрөгт номоо өндөр чанар мөн орчуулгатаар хүлээн авч ширээ. Өөр нэг зүйл нь манаас угтаа хамтарч ажиллах хувь хүн болон байгууллага юм бол яг одоо description хэсгээр байрлуулсан мэйл хаягаар холбогдорой. Өөр нэг хэлээд өгөх зүйл байхгүй болохоор одоо шууд цуврал руу орцгоё. За тэгээ мэдээж өмнөх кварталыг юу болтыг санаж байгаа учраас одоо шууд өрсөлдөж явж байгаа заа юу. Тэгэхээр яаж зөвхөн грам холбооны сонгогдсон цөөн хэдэн хүмүүсийг л мэддэг. Арийн бишээс болон чөтгөрийн бишээс нэрийг яаж мэддэг юм бол? Буюу манай саруулын хэлсэн зүйлээс бол нэлээд цожролд ордог. Дээрхтүүлэн би юу ч мэдэхгүй ихтэн саруул шууд алаа. За тэгвэл дараа нь мэддэг зүйл гарах юм бол надад шууд мэддэгдэрэ гэд орхиод явнаа. Нэгсэн манай луунаг түрүүнсөөш нэг хүн дагаж байгааг нь мэддэг. Тэр хүн яг хийм бэ гэхэлэр аавынхан тушаалаар зүгээр л одоо манай луунаг дагаж байгаа байхгүй юу? Яг дагаж хамгаалах гэхээсээ илүү зүгээр л ажиллаж байгаа. Тэр саний сонсон зүйлийг чи бүгдийг сонсон биз дээ. Яг саруул яаж тэр ариун бичээс болон чөтгөрийн бичээсийн талаар юм мэддэг юм бэ гэдгсэн чинь энийг маш цөөн хүмүүс мэддэг. Гэхдээ яг яагаад саруул эзэнт нь түүний талаар мэдж байгааг нь юусоо ойлгохгүй байна гэд энэ хоёрын яриа өндөрлнөө. Дэмтэж манай саруул нөгөө яг манай дуунаатай уулзчаад гараа явж байхдаа түүнийг уг нь юм мэддэг гэж утсан юмсан. Ингээ явж явахт нь ардаас нь чамд их бодогцол байгаа болт би маш өрөвч хүнийг ойлгодог ир хүн юм байна. Надтай ярилцж болно шүү. Хэлээ чанд минь би чиний зөвлөгч юм болъё. Саруул харамгата энэ хурч одоо солиотой юм шигцтэй. Хажуугаар нь тоохгүй өнгөрөхөөр явхад нь хүлээ надтай ярьж болно гэлээ штэ. Би тусалж мэдэн штэ. Эдний одоо тархин хүртэл булчинтай болсон юм надаа юу зөвлөх вдэ гэж бодож явах та. Бод. Тэр чинь зөвлөх байхаа. Чи элсэн мотор дүүрэн уулын талаар сонсч байсан уу? Элсэн мотор дүүрэн уул гинэ. Эсвэл лемхрам. Да дэрэг чинь сонсолгүй удсан байна. Юу тоглоод байгаа юм шиг үстэй. Лемхрам. Тэр бол надад ялагдлыг мэдрүүлсэн хамгийн анхны өсөлт өгч. Би түүнтэй нэргүй булагдсан туулсан. Тэр үед би 6 настай байсан бөгөөд илүү хүчтэй болго аялал гарсан байсан. Яг одоо зураглаар харагдаж байгаа хүн бол Зэд Чахархааны 6 настай үеийн байтал. Надад булчин эсвэл туршлага аль нь ч байгаагүй. Миний хувьд тэр маш том аим шиг байсан. Надад түүний эсрэг ялах арга байгаагүй. Би хэсэг зэрэг ухаан алдаад эргээс ирсэн чинь өөрийгөө амьд эдийг мэдээд би зүүн савингороо зогцсон юм шиг байлаа. Удамшигтай байсан ч гэсэн хэр би тэгээгүй бол өнөөдөр энд байхгүй байх байсан. Лемхрам ном биш мангас юм уу? Нэмээ дурсах төдий төрөл намайг стрессүүлж байна. Надад тийш оцгоос өр сонголт байхгүй юм гэж юу? Буюу одоо манай саруул энэ лемхрам гэдэг хүний ардаас нь элсэн цөлрөө авахар болж байгаа байхгүй юм. Хаана гэдгийг хэлээд өгөөч. Би балгасын нэрийг мэдэхгүй байна. Гэхдээ Нодоли гэдэг бүс нутагт байсан. Эртний Испани хэлээр Нодолын элсэн модоор дүүрэн уул гэсэн үг. Энийг сонсон манай саруул шууд л цочрол ордог. Тэгвэл тэнцэн дүүрэн орлоо. Хэрэг бид Нодоли руу явах юм бол намайг тэр балгас руу аваад явж болох юм уу? Чамайг тийш явах аа? Тийш хамт явмаар байгаа юм уу? Тийм ээ. Би яг одоо бэлтцгээе. Хурдхан шиг явъя. Нэстэй гадал явалт гарах. Нэхэсгэн зур одоо энэ сэж агаргааны өмнөх амьдрал гарах бөгөөд ээжтэй очингуудаа манай найзууд надаас ингээ байнгын зүгтаад байгаамаа гэдэг талаар нь хэлэхэд нь сараа зовлтгүй танхөө. Нэг л өдөр чамайг байгаагаар чинь нөхөрлөг найз болтно. Тийм үү? Мэдээч. Хэрв чи өргөдөлн бэлгэлээ сайн хэсрэх юм бол нэг л өдөр чамтай хамт адалж явах гарах найзтай болно. Ээч. Таны зүв байж гисээр одоо үргэлжилж нэ. Тэ өөрхийн амт манай саруулыг өөрийнхөө найз гэж бодсон юм шиг байгаа. Тэнгүүтээ шууд л гүгөд өгдөг. Одоо яг яах гэж гүйж байгаа талаар нугасаа ойлгомжтой шүү дээ. Өөрхийн амт манай хүнтэй хамт аялал гарна гэд хувцас бэлгэрэл явж байгаа. Манай хүн ямар ч өөрийнхөө өрөөндөө очсон байж байхад нь ардаас нь Брайан болон Ингчин хоёр танд нэг захиа ирсэн байна гэд бүүн шок болсон. Одоо энэ захиа нь ямар захиа гэдгийг нугасаа ойлгомжтой шүү дээ. Ахад л миний захиаг зөвшөөрөлт өгсөн юм уу? Намайг уушлаарай. Зүгээр нүдэн тарагдаад л энэ юуны талаар юм? Та гэрлэж байгаа. Би хинтээ. Гэсэн чинь ариуна гүнжтэй гэрлэж байгаа гэдэг талаар нь хэлэгдэнэ. Луна надаас тэгэл тийм зүйл асуучээ. Өөр нэг шийдвэр гаргах ядаргатай асуудал юм.
Энэ талаар дараа бодно. Гэснээ өөрийнхөө аялын хувцас бэлдээд явахаар болж байгаа юм. Гэхдээ болохоор хажууд нь байсан хоёр нь болохоор та яагаад хааны тушаалаа зөрчгөөд байгаа юм бэ? Даа чин заавал гэрэл ёстой ч гэх тань. Саруул хэлэхдээ би маш олон асуудлыг дагуулж байгаа. Тиймээс энэ зүйлтэй ариун нэг бодгомааргүй байна. Гэхдээ ингчин дотроо удахтаа тиймээ тийм. Ээшлэл мөн залуу. Тэгээ барайн тандангуудаа түүнд ямар нэг зүйл тохиолдох хүлэнж өрөхгүй үстэй гээд одоо манай саруулыг дагахаар болж байгаа юм шиг байгаамаа энэ гурав. Хажууд нь хүртэл нана саруулын дүрд хувирчихсан байдаг. Зөрөглөө солихоос Сэт болон Саруул хоёр хэдийн гүрстийн аялалтай гарчихсан байж таарна. Тэгээд тэр хоёр Сэтийн одоо юу гэдэг юм бэ? Нисдэг юм хевси чинь тодорхой нэртэйгээр битггүй ч гэсэн үүнийх нь ачаар хагас өдрийн дотор л хүссэн газартаа хүрээд ирж гисэн болж таарнаа. Чи өөрөнд бид хаашаа явж байгааг мэдчихэж байгаа юм уу? Санаа зоволт хөө би бүгдийг санаач байгаа. Тиймээс бид байгаа шорон шургыг давхад л болно. Тэгээ шорон шуурга гэдэг зүйл нь угаасаа нэг тийм энгийн нэг шорон шуурга бол биш. Хэсэг ухсан өвсний дараа манай сард ухаан алдсан байж таарнаа. Тэгээ ухаан алдсныхаа дараас эрэхтэн ямар та саяны шорон шурга давчихсан байх бөгөөд хажууд нь нөгөө Сэд чинь яагаач хөө байх нь ойлгомжтой. Тэр хоёр хэдийн өөртөөхөө зориг газрынхаа хаяанд нэрчигсэн байдаг бөгөөд гинт саруул хэлэхдээ тэнцээ чинь бүр маш олон хүмүүсийн аавра мэдрээд байна гэсэн чинь шууд л за хоёул төлөвлөгөөтэй дайряа гэсэн Сэд дайраадахдаг. Тэнчинөөс хэсэг залуус руу дайраад наан байсан нэг хүн рүү очингуудаа би бол Испанийн ханхуу Сэд чагархан байна. Би энэ ч ганцаархнаа яриаггүй. Бас миний саруул гээд найз гүрдэлт байгаа гэсэн. Нөгөө тэнчээ байсан хүн нь болохоор юу? Үнэхээр тэнчээ саруул байгаа гэж юу? Ард нь тэр үдэг ахлаж яваа болдоо нэг цагаан өстэй залуу хөрж ирэнгүүтээ. Испанийн ханхуу Верт гүнгийн саруул. Та хоёрыг би мэдэж байгаа ч гэсэн энэ газрыг мэдснээс хойш энэ чэнэс зүгээр явуулж чадахгүй. Гиснэ тэнцээ байсан Сэт рүү шууд л дайрдаг бөгөөд одоо харагдаж угаачлан энэ залуун цаглахны шийдтэй байж таарнаа. Нүлийн өвчрөг дайралтыг нөгөө Сэт рүү явуулахад нь хаасныг нь гайхсан залуу юу? Сэт гэдэг байгаа энэ хөө миний дайралтыг хаачлаа гэж юу? Тэгснэ Сэт урвуу гих техникийг ашиглан зөрүүлэн түүн рүү дайрдаг. Өнөөх төрөлтөөс нөгөө залуу нь мэдээж бултаж чаддаг л да. Тэр миний манай хаачихоо. Эсвэл би түүнийг дутуу өмсчих үү? Новш гэж. Тэнгүүтээ наад бардам загч үнэхээр твч хандлаа. Гиснэ хажууд байгаа туслах руугаа харсан чинь тэр туслахыг нь хэдийн манаа сарал зогчлуулсан байдаг. Мөн новшнууд яа зөрхөж байна. Би та нар хизээч уршихгүй гиснэ. Одоо зөрөлдөр харагдаж байгаачлан нэлээд үжрэг дайрлыг хийх юм болоо да гэсэн чинь хаанагтагаас зогц гөсөн хоолоо гарнаа. Энэ хоолой. Луна Тэгээ өндөр нь болохоор манай саруул нэлээд гайхаж байгаа шүү дээ. Луна энэ чи яг ямар ацаа хийж байгаа юм бэ гэсэн чинь энэ хідэн хүмүүстэй Луна явж байгаа болж таарна. Тэгээ илдээ буулга гэж өөрийнхөө доор байсан нөгөө залуудаа хэлэхэд намайг өөрчлөгдрөө хадагтаа Луна. Тэгээд тантай хамт явж байсныг юусэн мэдсэнгүй. Намайг өршөө. Дэвэртэж энэ хоёр хоорондоо хөнгөн яриад урдлаж байгаад нөгөө нэг ахалж явж байсан гэдсэн цагаан үстэй залуу манай саруулаар нэлээд муухаардаг. Зөрөглөл нөгөө саруулт хаягдаад үлдсэн манай гор руу шилжнэ. Тэнцэнэ сэлэнгэ ороод ирчихсэн байх бөгөөд манай нанагийн саруулын дүр туурсанд нь юусоо гайхдаггүй. Учир нь гэвэл манай санаанаа чинь дуугийн хувьд насанд хүрсэн хөөл гэсэн үг. Дээрэн луунууд энийгээ өөрсдийнхөө үнэн төрхийг нөхөн тул дугасан гэж хувирч чаддгийн байна л дээ. Ямар ч энэ зүйлийг бид нар мэдэж авдаг бөгөөд өргөдлөн саруулыг хаана байгаа юм бэ гэхдээ нь юусоо мэдэхгүй болж таарна. Эргээд манай хэтэр шилжнэ. Тэнцэн болохоор саруул Сэд Луна мөн түүний туслах тэр дөрвөл энэ цамхаг руу орохоор болдог бөгөөд үүнд нь нөгөө ахалж явжсэн хитэн нэлен гайхна. Ягаад вэ гэхлээр ийшээ өмнө нь хинч ороод амьд гарч ирж байгаагүй. Бид нар болохоор бүгд 7 одноос дээшээ шийдэнгүү та нарт үнэхээр тус олно гэсэн чинь хажууд нь байсан Сэд чинь өмнө нь бүр 6 ах настай байхдаа ийшээ ороод амьд гарч ирж байсан шүү дээ. Үүнийг хэлэхэд нөгөөдөл нь ерөөсөө итгэдэггүй. За болооч тий. Би бүр та нарт баталж чадна, бүр зам зааж чаднаа. Эхний шатанд нь хідэн гөрвөлэн хүмүүс байдаг юмаа гэсэн энийг сонссон манай саруул юу вэ? Эхний хэсэгт нь гэхэд тийм өндөр төвчний араатнууд байна гэж юу? Тэгээ нөгөө нэг энэ Сэд чинь энэ цагаан үстэй залуу руу дайрж байх зураа нөгөө үүд хэсгийг нь хэвдэлсэн штэ. Тэгсэн тэр дундаас нь гинтэл асар болон гөрвөлэн хүн гараад ирнэ. Үүнийг харсан нөгөөдөл чинь бүгд л бэлэн байлд орохт нь манай саруул ганцхан дайралтаар тэнд байсан бүхэл өндөр зэрэглэлийн мангасуудыг устгахт нь тэнцээ байсан нөгөө 7 годноос дээшээгээд байсан шидэнгүүд гайхаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр тийм үчрэг байсан байх нэ. Чи юу хийчихв?
Саяных миний гэрэлтэх мөч байсан юм. Ингээд одоо энэ Сэт энэ Сарвал хоёр ер нь бол эвгүй хоёр гарал да. Нэмэрдэж ихний үе шатыг шууд одоо ингээд давчихсан учраас урд нь яг ямар хаалга гарч идэг вэ гэхээр энэ болохоор гяндангийн хаалга. Энд чинь нөгөө цагаан австай залуу энэ гяндангийн хаалгыг ерөөсөө онгоолгож чадахгүй байхад нь наадах чи ингэж хийдүү штэ гэд Сэт чагархан шууд л онгоолгочихдаг. Тэгсэн яг ард нэг тийм айхтар том мангас байдаг өгөөд бүх хүтэн дээр мангас байдаг юм уу? Тэр минийх шүү Сарвалаа гиснэ. Хүчтэй юм байна. Шаржигнах их боо. Би данжин руу нэлээд гүн явсаар л байлаа. Ганцхан мангасч биш. Бидний төсөөлөөгүй олон өрх тэнцээ байсан. Миний урд өмнө хизээж харж байгаагүй өчрөг манаагаар бүтсэн зүйл бас байсан. Бас балгасдах бүх хүтийг ганцхан Сэт л онгоолгож чадчих байлаа. Энэ хэд маань цааш өргөдлүүлж явсаар нэг газар буудалдаг бөгөөд тэнцэнээр манай Лууна болон Сарвалын яриа орж ирнэ. Тэр яриандаа яг юу гэж ярьдаг вэ гэхээр одоо энэ Сэт чинь ганцаархны энэ хаалгыг онгоолгож байгаадаа нэлээд гайхсан Сарвалт нөгөө Лууна чинь одоо энэ чахархаан гэдэг одоо энэ Сэтийн үр удам нь одоо энэ данжинг одоо барьсан бож таардаг. Тиймээс л одоо Сэт энэ бүх хаалгыг онгоолгож чадаж байгаа нь бас учиртай юм байх уу. Тэгэхээр өргөжлүүлэн нэг зүйлийг хэлдэг нь одоо энэ эдний өвөө гэдэг хүн нь болохоор дэлхийг эзлэхийн тулд ариун дуурлага гих зүйл хэрэгтэй гэж үздэг. Энэ яг зүгээр нэг юм шашны зүйл юм шиг байгаа. Сарвал өндөр нэг залруулах хэлнэ. Одоо энэ дуулага гэдэг зүйлийн ардаас хөөгөөд их юм бол эргэн тойрны хүмүүс нь л ер нь үгдэх юм аа гэхтэн. Тэгвэл чөлөөрийн бичвэр чи өөрөө яах гээд байгаа юм? Сүрэлмээр байна. Тим тэнэг төлөвлөгөөнд ашиглаж явах оронд тэрийг устгах нийгэм байсан нь илүү хөвгөлтэй. Тэгвэл би туслая л та. Юу? Би чамд намайг олохыг туслая. Би тэгмээр байна. Хоцолгүй явж унтаа. Гэхдээ хүсэхгүй байна. Би чамтай илүү удаан хамт баймаар байна. Одоо буюу энэ Лууна ч нь одоо манай Сарвал жоохон талтай болцсон юм байхгүй юу? Одоо энийг таад манай анзаарчихлаа байлгүй. Тэр нь бол манай Сарвалын энийг тэндээсээ өөрөө явдаг. Тэгээ явж байхдаа зураа одоо 12 настай хүүхдтэй одоо юу ч ирээд байгаа юм гэж бодож байхад нь нөгөө цагаан үстэй нөхөр чинь энэ хоёрын яриаг сонсоод нэлээд ууртай байгаа харагдана. Манайд ямартаа цааш өргөлөөлж явсаар нөгөө Лямхраб гэдэг хүнийх нь чийжтэй одоо юу чи тэр зүйлийг нь урд нь тулж ирнэ. Хаалгыг нь онгоолоход нэг гавлын яс байдаг бөгөөд өөрийг нь харсан Сарвал энэ ч одоо яг юу юм те гэсэн. Айгаад байгаа бол би өөрөө очиод учрыг нь олё гэх. Тэр зурт нь нөгөө зүйлс чинь нэг хачин авар ялгалаг бөгөөд Лууна байлыг ойлгонготой болгоомжтой гэж нүүдүүлээ анхааруулнаа. Тэгээ саяны гадаад төрх нь өвдөгдөж эхэлдэг бөгөөд тэр нөнгөд сая тустай орон зай үсгэж гэлээ. Энэ үнэхээр чөтгөрийн бичээс Лямхрам гэж юу? Боёо одоо манай Сарвалын хайгаад байгаа зүйл нь урд нь гараад ирчихсэн байдаг. За тэгээд энэ зүйл нь манай Сарвал яг ямар утга учир тавиа гэдгийг нь хэдүүлээ цаашдаа мэдэн шүү. За юу. Би тэр үед нь тайлбарлаад өгнө. Урд нь асар том хэмжээний мангас гарч ирсэнд нөгөөдөл чинь бүгд л дайрнаа. Нөгөө 7 хойтой залуугийн дайралтын ерөөс нөлөөлдөггүй бөгөөд нөгөөдөл чинь хамтдаа нийлээд дайрсан гэсэн юу ч болохгүй. Ямар ч Луунагийн хувьд болохоор өөрийнх нь хөлийг нь хүлдээгээд хөлөөнгөө болсон зүр нь өөрийнх нь туслагтай ганта түн рүү дайруулдаг. Дайралтын төдийлөн нөлөөлөхгүй байгааг нь харсан Сэт хүртэл чиний дайралт юу ч болохгүй. Харин одоо намайг харж байг гиснэ. Нэг томоохон дайралтыг хийнэ. Лууна болохоор өөрийнх нь туслахын байгаа байлгыг асуунгата энэ тулаанд ерөөсөө ялна гэж бодохгүй байна. Гэхдээ ямар нэг зүйл буруугаар ирэх гээд байгаа юм шиг сумгас өнтөрөд байх юм. Гिचэлэгтэн зэрэгцээд нөгөө Сэт чинь хийсэн дайралт төрлөл ерөөсөө нөгөө мангаснд чинь нөлөөлдөггүй. Яадаг мангас вэ? Түүнийг шийдэх цуцлчихлаа гэж юу? Дэмэрдэж өргөдүүлэн нөгөө Сэт рүү дайрна. Сэт болохоор мэдээж одоо балаа зоригтойр уулгаач штэ. Бултах нудрах гэснэ. Яг дарихын завдлгүй манай Сарвал ардаас нь хооссон бөмбөлөг хувах. Эдрөөсөө нэг өхөж өрөвдөхгүй дайралтны үр нөлөөлөхгүй байгаа мангасыг чинь саялт нэг газар тунгадаг. Юу? Энд чинь дэндүү амархан байна штэ. Гэт бас арай л хэтрүүлэгтэй өвпий байгаа шүү те. Тэгээ энийг нь харсан нөгөө цагаан үстэй залууч юм болохоор новш гэж. Нөгөө нэг өгшгөө мангас чинь тэр юурдэ ганцхан дарилтаар ялчлаа гэж юу? Жинхэнэ мангас нь хий юм болоо. Энэ шиг үжтэй хүн хадагтал оныг хажид байна гэхэр л. Гэт ер нь мэдхгүй н хардаад байгаа мó ягаад ган за энийг нь сүулт нь гараад ирэх болохоор одоо шууд ярихгүй өнгөрье.
Зураглал хэдийн хэсэг хугацаа өнгөрсөн байх үеэр шилжих бөгөөд би тустай орон зайнаас гараад бүгцэл дууссан мэт харагдаж байна. Тэгэхээр чөтгөрийн бичээс яг хаана байгаа юм? Би өмнө нь хизээ шин залууг ялж байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Тэгсэн чинь гинтэл нөгөө гавлын арга яснаас нь аавар ялгардаг бөрөөд манай сарвал хэлэхдээ хараахан дуусаагүй байна гэсэн чинь тэнд нь битүү газар хөдлөлт болж таардаг. Эндээ учир зүггүй тэр газар хөдлөлтөнд доороос нь нэгэн усны урсгал гараад ирэх бөгөөд үүнийх нь голд нь манай сарвал болон сэт тавьжагдана. Лумрагийн хувьд тэр хоёрт нь эдэн санаас удаг бол нөгөө цагаан утад олооч нь хатагдал дунаа эн чи эдэргээ аюулхахаар та энд нь оролцоогүй байсан дээрээ гэд Лунаг жоохон холуулах гэж үздэг. Тэмээдэж Луна сарвал ярдаас яг ожиггагт нь хажууд байсан туслах нь хүртэл сарвал эзэнтэй үнэхээр авьяастай гэж мэдэж байна. Гэхдээ тэр ийм зүйлээс арай ч амьд гарч ирэх болоогүй баг. Үгүй ээ тэр одоо шимэт байгаа. Гэхдээ хатагдал Луна энэ нурангийг зэхвэрлэхэд тусал юм лээ. Ойлгоход хэцүү байгааг мэдэж байна. Гэхдээ зүгээр л надад итг. Би түүнийг мэдэрч байна. Бид холбогдсон учраас мэдэж байна. Зураглал манай сарвал шилжих бөгөөд эн чинь ахаад өөр нэг орон зай байна. Ингээд харахад нөгөө нэг ламхинам энэний нэр нь жоохон хэцүү ламхирам ч юм өмдгөө. Тэгсэн чинь тэр нь хүртэл амилжсан байдаг бөгөөд хажууд нь байсан сет рүү харахад нь нөгөөдгөө саяны дараалтаас болоод хөөрхий амьд гарч чадаагүй байх таа гэж манай сарвал бодоод за. Гэхдээ хамаагүй. Актемийн сурагчийн хувьд тэр дэнэнтэй хүчтэй шидчихсэн. Харин ч бидэнд давуу. Гиснэ Кайрам тандаад хүснээр тулдаж чадахтэй гэд намайг базах хэрэггүй шүү. Би яг одоо маш их ууртай байна. Гиснэ шууд л өнөхөр өчн дээр. Манангийн илт давшлах манангийн шуурга. Угсарсан дайралт. Чи энэ дэрсэн анхны хүн. Ярьж чаддгийм бах та. Яштэй чи ялагдана. Намайг алах хэцүү шүү. Би эцэс төгсөлгүй нөхөн сэргдэг. Бэлтгэлтэй байгаар. Би чамайг хитэн хэсэг. Гэж шиж дуусгахын завдуулгүй даслах гээд нөгөөдхийг хин дайралтыг нь боловлддаг. Манангийн илт дээш чиглэсэн манан. Тэр болоо. Хэрэгцээгүй. Би үргэлжлүүлэн нөхөн сэргэнэ. Чи удахгүй ядарна. Гэсэн сарвал хэлэхдээ надад таалагдж байна гэдэг. Би чамтай өргөдөлн толцсаар байх болно л гэсэн үг. Тийм ээ, битгийв. Тэгээд өөр нөхөн сэргсэр бай. Нөөдөд болохоор тэр нурсан нуранг дундайг нь Луна болон өөрийн туслахтайгаа хам цэвэрлэхээр шийдсэн байдаг. Бидний хэний хинч нүшид нөлөөлөхгүй байна штэ. Энэ байдлаараа бид өөр дүүнийг хийн. Балгасыг хамгаалж байх хаалт байж л таараа. Хэрэг тийм бол бид юу хийж чадахгүй. Гişлэгтэн зэрэгцэнгүүтээ ардаас нөгөө цагаантай залуу эрэнгүүтээ хатагтай Луна би танаас үнэхээр ухаж байна. Би гарах гарцыг мэдэх учраас гэсэн чинь хатагтай Луна эндээсээ хөдлөхгүй гэж хэлдэг. Гэхдээ энэ ч одоо юу гэсэн үг юм бэ хатагтай Луна? Энэ газар юуг нурж мэднэ. Та айл болох хурдын дэс гарах хэрэгтэй шүү дээ. Сарвал тэр дээр гацсан байгаа. Дуслахгүй бол яваагүй. Тэр ийм юмны дур болоод амьд үлдэнэ гэж байхгүй. Үгүй. Тэр тийм амархахгүй. Та яг яагаад сарвалт ингэтлээ донтчихсан юм бэ? Бидний хиндэж санаа зовдгүй юм уу? Аазрэ, мор, кэндэл. Тэд бүгд миний өмнө сая өгчлээ. Та тэдний үхлийг утга учиргүй болгомоор байгаа юм. Би таныг эндээс замчилж гаргая. Би тэр сарвалаас чи ялгаад тань. Би маш удаан таны хувь зүтгэсэн. Хэрв та хин нэгэн дурлах юм бол тэр нь би л байх хэвээр. Буюу угаасаа энэ хулгай чинь энэ Луна чинь хайртай юм байна шүү дээ. Энэ ертөнцид та надаас илүү санаа тавьдаг эрхэмгч байхгүй шүү дээ. Хувь тавилан. Тийм ээ. Би одоо ойлголоо. Та надтай байх хувь тавилантай. Байлаа юу? Би сарвал тэгж ийж чадна. Гэхдээ чамд болохгүй шүү дээ. Сонсгоч дотор мохоо хүрч байна. Та миний хайрыг шоолсон ч хамаагүй. Хэрэг шаардлагатай бол би таны хүчээр чамаагүй аавна гэд энэ хулгайч чинь бүрийн Лунад чинь донтчихсан юм байлээ шүү дээ. Миний зам битгий саад бол гиснэ урд нь байсан туслахыг нь боож авангуудаа яаш надад тулах гэж зөргөлж чадваа. Чиний уршихуг авчирна гэдэг миний хувьд юуч биш. Ойлгосноо. Боолч нэглэх. Гиснэ ан дээр нь тогн цогоолоод тагдаг. Одоо хоёулахнаа л үлдлээ хатагтал уна. Гэгт нь хаанагдагаас одоо бойл гэсэн хулгай гардаг. Тэг хий юм бэ гэсэн чинь өөрийгөө харуулхаа. За яах вэ? Гэхдээ хариутана. Чи өөрийн ичгүргүү зангийн хариуг барих ёстой.
За энэ хүрээд өнөөдрийн бардыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд маань дараагийн бардыг илүү хурдан авч үзэх өсвөл лайк болон subscribe бодрохоо хийж битгий мартаарай. Тэгээ бэлтгэн өмнө хэлсэнтэл манга цагийн зураг.com зурагт ном цэг нет гэсэн холбоо сайтаар ороод хүссэн зураг номоо очих боломжтой шүү. За тэгээд энэ хүртэн дээр үзэн дээр үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.